Өнөөдөр Canva програм дээр хэрхэн сурталчилгааны видео постэр хийх талаар бичлэгийг оруулах гэж байна. За бүгдээрээ Canva руу орохоор ингэж харагдаж байгаа. Эндээс бүгдээрээ өмнө нь видео, social media зэрэг ашигласан бол өнөөдөр одоо presentation хэсгийг ашиглаад бяцхан видео постэр хийж өснө. За энэ удаад бүгдээрээ шинэ зайрмагны гүзээлзэгний амттай зайрмагны сурталчилгааны постэр хийх нь. За elements хэсэг рүү ороод за би таад ингээд дандаа зурсан зураг ашиглая гэвэл график хэсгийг сонгоорой. Багш нь болохоор дандаа бодит зураг сонгоё гэж бодож байгаа учраас фотос гэдгийг сонгоно. Та нараа өөрсдийнхөө хүсэл сонирхлынхаа дагуу сонгоод яваарай. За фотос хэсгийг сонгож байгаад за эхний ээлжинд pink background гэж бичээд хай. За pink background гэж бичээд байгаа юм олон сонголтууд гарч ирж байна. За эндээс та ингээ хүссэн background-а сонгож болно. За багшийн зүгээс бол за энийг сонгоч тийм үү. За ийм илүү дутуу юмгүй сонголоо. За тэгээ энийг сонгочоод маус хоёр дээрээ дарахаар юм бичиг гарч ирнэ. Эндээс бүгдээрээ set images background гэдгийг сонгочих юм бол томроод background болчихно. Гараараа их шаардлагагүй гэсэн. За одоо энэ дээр background-а болцсон учраас одоо ice cream-ийг оруулж ирье. За гүзээлзэгний амттай ice cream гэд бичээд тахаар энд ингээм сонголтууд гарч ирж байгаа. За эндээс ингээд та нар өөрийнхөө оруулахыг хүсэж байгаа ice cream-ийг сонгоно гэсэн үг. За багш нь бол өмнө нь сонгосон энийгээ шууд сонгоч. Энийг. За ice cream-ийг сонгоод оруулаад ирлээ. За нэг ерөнхийдөө нэг ингэж харагдуулъя гэж бодож байна. За ингээд байршуулчлаа. За ингээд дөрвөн цэг дээр дараад томсгож бас багасгаж болно. За ice cream оруулаад ирсэн. Одоо гүзээлзэг нь оруулж ирье. Гүзээлзэг нь оруулж ирье гэвэл бас elements гэсэн дээрээ strawberry гэж бичлээ. За энэ гүзээлзэгнүүдээсээ сонгоод оруулаад өгье. За оруулж ирснийгаа жижигрүүлээд за энэ хажуудлын буурын дээр дараад хүссэн чиглэл рүүгээ харуулад эргүүлж бас болно гэсэн. За одоо бол дахиад оруулаад эргүүл дахиад энэ гүзээлзгэн дээрээ сонгоод арчна гэсэн. За тэгээд томруулж жижигрүүлээд эргүүлэх юм эргүүлээд ингээ өөрчилж болно. За дахиж нэг оруулж ирлээ. Энд нэг арай томсгочихъя. За дахиад нэг оруулж ирлээ. Энэ болохоор арай жижигхэн. За нэг иймэрхүү. За энэ өөр энэ төрлийн гүзээлзэг нь гоё ч юм уу. Тэгээд би ерөөсөө эднэрийг устгаад дандаа энэ гүзээлзэгний оруулж ирлээ. За та нар өөрсдөө ингээд энэ өнгө зохимж хэлбэр галбирынхаа тухайд бол өөрийнхөө та нар хүсснээрээ хийж болно шүү. За ингээд гүзээлзэгний оруулаад ирсэн. Одоо бүгдээрээ текст оруулж ирнэ. Энэ гүзээлзэг нэлээд байгаа учраас энийгээ идэвхжүүлж агаад keyboard-ныхаа delete очиг дарчиж болно. За текст хэсгээс ийм сонголтууд байгаа. За энэ болохоор бүдүүн том байна тий. Энэ арай дунд зэрэг энэ бүр жижиг. За тэр бүхэл ингээд оошлох юм бол бүр ийм загвар дизайнтай ийм текстүүдийн сонголтууд ч хүртэл байгаа. За багш нь бол энэ энгийн тодыг нь сонголоо. За тэгээ энэ дээр үгээ арилгаад томоор strawberry гэж биччихье. За тэгээд энийгээ дээшлүүлээд энд байршуулсаа хар унг айгуу зохимжгүй харагдаж байгаа учраас энийгээ бүтэн идэвхжүүлж байгаад за тэр энэ дээр байгаа энэ A үсэгч болохоор text color байхгүй юу? Эндээс өнгөө сонгож өгч болно. За эндээс би цагаан өнгө сонгоо. За цагаан өнгө сонгонгууд ингэж харагдаж байна. Болж байна. За сонгочлоо. За дахиад энэ subheading буюу арай нэг жижиг текстийг сонгож агаад за юм шинэ намд танилцуулж байгаа учраас new flower гэж бичиж тийм ээ. За одоо энийгээ нэг энүүхэн дээдлэлт нь тавьчих тийм үү? За тавилаа арай том байгаад байгаа учраас энийг идэвхжүүлж агаад энд болохоор хэмжээг өгч болно. За ингээд багасгаж өсөж болно. Шууд ингээд тэгээд тоогоор өгсөн ч бас болно. За өнгийг бас мөн адилхан цагаан болгочихъя. За тэгээд ингээд голлуулчих. За тэр тэгэл фонтын ч бас бүгдээрээ өөрчилж болно. Энэ дээр
Энэ одоо бол Canva Sans гэдэг фонт байна тий. За ийм олон сонголтууд байгаа. Энэ дээр та нар ингээ хүссэн фонтороо бас сонгож болно шүү. За жишээлбэл ингэж ийм ч юм уу тий. За сонголоо. За тэгчээд одоо эхний хуудас болцсон. Одоо бүгдээрээ энэ хуудасаа 2 хуудас болгож хийхийн тулд энд пэйж 1 дээр очингууд 3 цэг байгаа. 3 цэг дээр дараад duplicate page гэдэг дээр дарчин. Ингээд 2 хуудас болчлоо. Одоо бүгдээрээ эхний хуудасаа жижигрүүлээд эхний хуудасаа сонгож агаад эхний хуудас дээрх зүйлсүүдээ арай жоох юм жижигрүүлнэ. За заримгаач жижигрүүлье. За заримгаа түр холдуулж агаад энэ гүзээлцэгнүүдэд ойртуулж агаад энэ дүрийг нь хамтд нь идэвхжүүлж агаад бүр ингээд жижигхэн болгоод заримгийнхаа араар оруулчихна. За тэгсэн чи заримгийнхаа араар орохгүй байгаадагаас хэрвээ заримгны чи араар орохгүй байвал алиг сонгохоос хамаарна. За хэрвээ би заримгаа идэвхжүүлээ сонгоцсон байх юм бол энэ position гэдэг дээр дарж агаад заримгаа идэвхжүүлсэн учраас заримг хамгийн урд гарах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр to prompt гэдэг дээр дарчих юм бол заримг нь хамгийн урд нь гарч ирээд үзэлцэг нь ард нь болоод алга болчихно гэсэн. За одоо ингээд эхний хуудас болцсон, хоёрдугаар хуудас болцсон. Одоо энэ дунд энэ хоёр хуудасны голд очиж маус аваачих юм бол ийм add transition гэсэн хэсэг гарч ирнэ. Нэмэг тэмдэгний доотлолт байгаа. Энэ дээр дарах юм бол энд ийм сонголтууд гарч ирнэ. За жишээлбэл circle live гэдэг бол ингэж харагдах нь байна. Dissolve гэдэг нь ингэж харагдах нь байна. Slide нь ингэж харагдах нь байна. Color wifi ингэж харагдах нь байна гэдэг ч юм уу тий. За эндээс болохоор би match move гэдгийг сонгочих. Match move гэдэг дээр дарангуут энэ доор duration гэж гарч ирж байгаа. Энэ duration second-ийг жоохон нэмээд өгчих юм бол арай удаан гарч ирнэ. За одоо дахиад дараад харъя. Удаа хурдна. За энийг бүр багасгачих юм бол аюу огцом гарч ирж байгаа. Тэгэхээр энийг 1.4 болгохоор ямар хөө гарч ирж байна. Иймэрхүү гарч ирж байна тийм ээ. За өөр ингээ нэмэлтээр текст мекс зураг мураг бас өгч болно гэсэн үг шүү. За ингээ болцсон бол одоо яах вэ гэхээр энэ present дээр та хэд ингээ үзэж болно. Present гэдэг дээр дараад present full screen эсвэл автоплей энэ гэдэг байгаа. Энэ дээр дарж үзэж болно. За та нарт заримд нь шууд энэ present гэж харагдахгүй бол энэ share гэдэг дээр дарангууд эндээс харагдах хэрэгтэй та нарт 91%. За тэгээд дууссан бол багш руугаа шууд send to teacher гэж явуулахгүйгээр заавалчгүй татаж аваад багш руугаа идэгэн шүү. Moodle-ээр илгээгээрэй. Яагаад гэвэл Canva дээр багш нь маш олон ангийн хүүхдийн юм ингээд замбраагүй ирээд ингээд шууд ангилж болохгүй байгаа учраас шалгаад дүн оруулахад хүндрэлтэй байгаа учраас Moodle руугаа илгээгээрэй. За тэгэхээр бүгдээрээ share гэдэг дээр дараад энэ download гэдэг дээр дарна. За тэгээд PDF-ээр илгээх юм уу? Одоо видеогоор илгээх юм уу? JPG ингээд юм сонголтууд байгааз эндээс бүгдээрээ видео гэдгийг сонгочоорой. Энд видео 2 хуудас юм гэж байгаа юм чинь тийм ээ. За видео гэдгийг сонгоод download хийчихнэ. За ингээд татаж авсан видеогоо, татагдсан видеогоо багш руугаа Moodle-ээр илгээгээрэй. Нэг юм хэлэхээ барцсан байна. Энд болохоор анги нэрээ биччихвэл бас зүгээр шүү. Эсвэл юуны сурталчилгаа вэ гэдгээ бас бичиж болно. За баярлалаа.